Сайн байцгаана уу? Шураа байна. Энэ бол манай шийнлийн хамгийн анхны бичлэг болж орж байна. За манай сувг нь болохоор Японы талаар маш олон сонирхолтой баримтуудыг оруулдаг сувг байгаа. За өнөөдөр болохоор Японы хамгийн анхны анимегийн талаар бичлэг болж орж байна. Японы хамгийн анхны аниме гэж юу болох талаар судлаачид хэд хэдэн өөр үзэлтэй байдаг ч нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн анхны аниме нь Намакура Катана, монголоор Туфай сэлэм гэдэг нэртэй аним байдаг. Японы хамгийн эртний бүрэн хадгалагдсан аним. Найруулагч Жон Ичи Коучи. Гарсан он нь 1917 онд. Ойролцоогоор 4 минутын урттай. Өрнөл гэх юм бол дутуу ухаантай нэг самурай муу чанарын сэлэм худалдаж авснаас болж олон хөгжилтэй байдалд ордог богино нийгмийн зохиол. Уламжлалт гар зургийн анимацтай. Анх аниме кинонуудын нэг бөгөөд өнөөдрийг хүртэл бүгдээрээ үлдсэн цөөн бүтээлүүдийн нэг. 1917 онд гарсан бусад анхны анимууд. 1917 он бол Японы анимегийн төрсөн жил гэж үздэг бөгөөд нэг өдөр 3 аниме дэлгэцнээ гарсан. Имокава Мукузо Генканбо но Маки. Японы хамгийн анхны арилжааны аниме гэж тооцогддог. Одоогоор бүрэн хадгалагдаагүй. Катото Шашин. Хамгийн эртний анимашн бичлэг гэж үздэг 3 секундын урттай хүү Boys Be Ambitious гэсэн туг барин алхаж буй дүрс. 1907 онд бүтээгдсэн гэж таамаглагддаг. Гэхдээ их сурвалж баттай бус тул анхны аним гэж албан ёсоор үздэггүй. Анхны анимийн онцлог гэвэл өнгөгүй, дуугүй 2D гар зургийн техниктэй. 4-д 3 дахь хэсэггүйгээр хурдан хөдөлгөөнтэй товч үйл явцтай. Барууны анимац Disney Францаас огт өөр илүү энгийн зургийн хэв маягтай. Яагаад 1917 он анимийн эхлэл гэж үздэг вэ? Энэ жил Японд кинотеатруудад зориулан анхны төлбөртэй олон нийтэд гарсан аним бүтээлүүд бий болсон. Мэргэжлийн аниматоруудын эхний үе Жон Ичи Коучи, Сейтара Китаяма, Отон Шимокава ажиллаж эхэлсэн. За манай бичлэг таалагдсан бол subscribe хийж дэмжээрэй. Баяртай, дараагийн өшөө олон сонирхолтой бичлэгээрээ уулзцгаая.